За сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэнд Америкийн алдарч зохиолч, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгч, улс төрийн идэвхтэн, багш мөн Харвардын их сургуулийн үлгүй оюутан болж төгссөн Хелен Келлерийн намтар түүхийг хуваалцахад бэлэн болж байна. Тэрээр амьдралынхаа ихэнх хугацааг Америкийн хараагуйчдын санд ажиллаж өнгөрүүлсэн бөгөөд энэ хугацаанд Америкийн нэгдсэн улсад аялан тоглолт хийж дэлхийн олон орноор явж хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүсийн төлөө тэднийг нийгэм зөвгөөр таниулахад бүх амьдралаа зориулсан гэхэд болно. Келлер мөн амьтнаас эхлээд Махатма Гандигийн тухай хүртэл төрөл бүрийн сэдвээр 14 ном, олон зуун илтгэл, эссе, хэдэн зуун магтан дуу бичсэн идэвхтэй зохиолч нарын нэг байсан. Келлер хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эмэгтэйчүүдийн сонгох эрх, хөдөлмөрлөх эрх, дэлхийн энх тайвны төлөө кампанид ажлуудад идэвхтэй оролцдог байсан. 1909 онд тэрээр Америкийн социалист намд дийлсэж Америкийн иргэний эрх чөлөөний холбооны үүсгэн байгуулагчдын нэг болсон. Келлер 1903 онд өөрийн намтраад дээр тулгуурлан "Миний амьдралын түүх" хэмээх номыг бичсэн. Келлер 1880 оны 6 сарын 27-нд Алабама мужийн Тускумбе хотод Артур Хенли Келлер болон Кэтрин Эверс нарын охин болон мэдэлжээ. Келлерийг хараагүй болгоход хүргэсэн улаан жичрэг өвчин нь тухайн үед насан туршаагүй хүмүүсийн нас баралтын түвшин 97% байсан тул түүнд ч гэсэн магадлал маш бага байсан. Тэрээр намдрагтаа дурсанчлан далайн өтгөн манан дунд амьдарч байсан гэж өөрийгөө бичсэн байдаг. Учир нь би хэд балчир байсан учраас өөртөө юу тохиолдсныг ойлгохгүй байлаа. Гүн ойрноос ирэхэд эргэн тойрон хав харахгүй, анир чимээгүй болсон байв. Шүн дуусаагүй юм байна да. Ямар удаан болдог юм бэ гэж бодлоо. Гэвч аажмаар намайг хүрээлэн буй харахуйд би таслаа. Удалгүй өдөр гих зүйлийг мартаж, ээжийнхээ дуу хоолой, зөөлөн тэрвэрлэлтээс бусдыг мартаж эхлэв. Өөрийнхөө дуу хоолойг хүртэл мартаж эхлэв. 7 настайдаа Келлер гэрийнхээ эд зүйлтэй харилцахдаа 60 гаруй тэмдэгтийг хэрэгэлдэг байсан бөгөөд хөлийн чичиргээгээр хүмүүстэй харилцдаг байв. 1886 онд Келлерийн ээж Чарльз Диккенсийн Америкийн тэмдэглэлүүд хэмээх номноос дүүлийн хараагүй эмэгтэй Лаура Брэдгманы амжилттай сурсан өгүүлгийг уншиж залуу Келлер болон түүний аавыг нүд чихний эмч Жулиан Чисолмтой зөвлөхөөр явуулдаг. Нэлээд олон шат амжилтаар явсаар өмнөд Бостонд байрладаг сургуулийн захирал Майкл Анагносоос асууж зөвлөгөө авав. Тус сургуулийн харааны бэрхшээлтэй 20 настай төгсөгч Энн Сальваныг Келлерийн багш болгоно. Энэ уулзалт нь тэдний 50 жил үргэлжилсэн харилцааны эхлэл болсон бөгөөд Сальван Келлерийн сургагч багш болсон төдийгүй насан туршийн хамтрагч болжээ. Сальваны хувьд багаасаа маш хүнд бэрх амьдралыг туулж өнгөрүүлсэн байдаг. Тэрээр 5 настайдаа нүдний салт бүрхөвчний халдварт өвчин туссан учраас хараа нь маш муутсан бөгөөд төд удалгүй ээж нь нас барч аавын аригталт зодуур нүдүр үлсгэлэн дунд өссөн. Удалгүй аав нь түүнийг дүүтэй хамт орхиж Сальван дүү нартайгаа хамаатан садан айлаар хисэж эцэстээ асрамжийн газар очиж тэндээсээ алдарт Лаура Брэдгманы дор сургуульд сурч олон сайн хүмүүсийн ачаар 14 наснда 2 удаагийн нүдний мис засалд орсноор хараа нь сайжирсан байдаг. Тэр Хелен Келлертэй уулзахад дөнгөж сургуулаа төгсөж ажил хайж буй шинэхэн төгсөгч байсан. Сальваны зовлон бэрхшээл, харааны бэрхшээлтэй амьдрал нь хожимоо Келлерийг агуу болгоход маш хүчтэй дэм болж байв. Сальван 1887 оны 3 сарын 5-нд Келлерийн гэрт ирсэн бөгөөд энэ өдрийг Келлер хожим миний сүнсний төрсөн өдөр тул би үрд санах болно гэж тэмдэглэж дурсан ярьдаг. Сальван тэр даруйд Хелентэй маш аргуу ажиллаж эд зүйл өөртөө хүмүүстэй харилцах аргыг зааж өөрөө Келлерт бэлэг болгон авчирсан хүүгэлтэйг түүнд өгөхдөө нэг гарт нь бариулж нөгөө гарт нь тухайн хүүгэлтэй гэсэн үгийг бичдэг байв. Келлер ямар нэгэн эд зүйл болгонд тодорхойлох үг байдгийг ойлгоогүй тул эхэнтэй маш их бухимддаг, бас түүний эсрэг тэмцэлддэг байв. Тэр байтугай уурандаа Сальваны гарыг хүртэл хазаж, ойрлж, чарлж, унаж, уйлж юм шиддэг байв. Учир нь аав ээж нь түүнийг зүнгээр нь орхиж яаж хүмүүжүүлэхээ хүртэл мэдхээ болсон үе байв. Заримдаа маш удаанаар уйлахдаа ухаан алдах явдал ч гэсэн тохиолддог байв. Нэгэн удаа Сальван Келлерт аяг гэдэг үгийг заахыг оролдох үед Келлер маш их уурлаж аягийг шидэж хагалжээ. Сальван аргаа өөрчилж түүнийг буруу зүйл хийвэл шийтгэн шүү гэж бүгсэнд нь алгадаж зэмлэлээ илэрхийлв. Энэ үеэс өмнө нь Келлер баг багаар өөрийгөө хянж сурч эхлэв. Сальваны ууггүй зүтгэлийн үр дүнд гарын дохойг дуурайж эхлэв. Келлер хожимоо дурсгалдаа би ямар үг бичиж байгаагаа
Тэр байтугай ийм үг байдгийг ч мэддэггүй байсан. Би зүгээр л сарамгчин шиг дуурайлган хуруугаа хүлгэж байсан. Дараагийн сард нь Келлер нэгэн нээлт хийж багш нь нэг гарын алган дээр ус, нөгөө гар дээр нь үгийг удаанаар бичиж хүйтэн ус урсгаж байв. Келлер ус гэсэн санаа гэдгийг ойлгож олж мэдэв. Миний амьдралын түүх хэмээх намтартай Келлер тэр мөчийг дурсан бичгтээ. Би зүгээр л хурууных нь хөдөлгөөнд анхаарлаа төвлөрүүлж зогсон. Гэнэт тэртет мартагдсан мэд манандсан зүйлийн цаанд байгаа бодол санаа минь эргээд ирэх гайхалтай мэдрэмж бүхий эзэмтсэн. Ус гэдэг зүйлийг хэлж байгааг би ухаарлаа. Тэр үед ус миний гар дээгүүр урсаж буй гайхалтай сэрүүн зүйл гэдгийг би мэдсэн. Ус гэдэг амьд үг миний сүнсийг, сэтгэлийг сэргээж, гэрэл гэгээ итгэл найдварч эрх чөлөөтэй болгосон. Тэр өдөр надаас илүү жаргалтай хүн энэ дэлхий байхгүй юм шиг би маш их баярлан хөөрч байсан. Түүнээс хойш Келлерийн юмсыг сурах, танин мэдэх хүч нь маш хүчтэйгээр ориглов. Келлер Салливаныг өөрийн ертөнцийн бусад бүх танил объектын нэр дээр гарын үсэг зурхыг хурдан шаардав. Келлер анхныхаа жилд 900 орчим үгийг сурч бусдын тусламжгүйгээр загтал бичих хэмжээнд хүрч 1888 оны 3 сарын 1-ний өдөр ийм тэмдэглэл хөтлжээ. Өглөө босоод нүүр гараа угааж үсээ самналаа. Шүүдэр буусан нийл цэцэг 3-ыг түүж багштай өгчөхөд өглөөний цайгаа уулаа. Номноос догшин аратны тухай үлгэр уншлаа. Догшин амьтад илүү дураараа загнадаг бөгөөд хүчтэй ходоод нь хоосон байдаг. Оройн хол идсэний дараа багштайгаа орон дээр гарч тоглолоо. Багш намайг олон дээрээр дарчихсан. Би газрыг хүрснээс мод цухах ургах мэт өндийж ирсэн. Одоо унтъя да гэж тэмдэглэжээ. Багш нь түүнд дэлхийн сонгодог зохиолуудыг болон Библийг алган дээр нь бичиж өгөнгөө уншиж өгдөг байлаа. Тэр байтугай шүлэг хүртэл цээжлүүлдэг байв. Шүлгээр дамжуулан түүний хийсвэр сэтгэлгээ болон мөрөөдлийг нь тэлж өгөхийг зорж байв. Келлерийг гадаад ертөнцөөс тусгаарлагдсан гэж үздэг байсан ч харин ч тэр ертөнцтэй илүү их холбогдохыг хичээдэг байв. Тэр байтугай хөгжмийн хэмнэлийг мэдэрч хөгжим дуртай байсан бөгөөд хүрэлцэх замаар амьтдтай хүчтэй холбоо тогтоохыг оролддог байв. Тэр хилээ олж авахтаа хоцорч байсан ч энэ нь түүнийг дуу хоолойтой болоход нь саад болоогүй юм. 1888 оны 5 сард Келлер Перкинсийн хараагүй хүмүүсийн хүрээлэнд суралцж эхлэв. 1894 онд Келлер Салливанаар Нью-Йорк руу нүүж Радхемсаны дүлийн хүмүүсийн сургуульд сурч хуулиарын нэрэмжит дүлийн хүмүүсийн сургуульд бас давхар суралцжээ. 1896 онд тэд Массачусетс руу буцаж Келлер өөрийн шүтэн бишрэгч зохиолч Марк Твентэй танилцж түүнд өөрийнхөө сургууль сурж байгаагаа танилцуулж бас дэмжихийг хүссэн. Марк Твен газрын цусны магнат Хенри Хайлстон Рожерстой танилцуулж Келлерийн сургалтын төлбөрийг төлөхт нь дэмжлэг үзүүлв. Ингээд 1904 онд 24 настай Харвардын их сургуулийг урлагийн бакалаврын зэрэг авсан анхны хараагүй дүлийн хүн болж төгсжээ. Бусадтай аль болох энгийнээр харилцахаар шийдсэн Келлер ярьж сурсан бөгөөд амьдралынхаа ихэнх хэсгийг амьдралынхаа талаар илтгэл лекц уншиж өнгөрөөсөн. Тэрээр Таддома аргыг ашиглан хүмүүсийн яриаг сонсож сурсан бөгөөд энэ нь илтгэгчийн уруул хоолойг хуруугаараа мэдрэх гэсэн үг юм. Тэрээр Брайлаар бичих, уншиж мөн харилцахдаа дохионы ур чадварыг бас эзэмшив. Дэлхийн 1-р дайны өмнөхөн тэрээр Зеолнер дөрвөлийн тусламжтайгаар хурууны үзүүрийг резонанстай ширээний давсан дээр тавьснаар ойр хавьд тоглож буй хөгжмийг мэдрэх боломжтой болов. 1905 онд Салливан Джон Месситийг гэрэлсэн бөгөөд Келлер тэдний хамт Квинс мужийн Форест Хиллс руу нүүж Америкийн хараагуйчуудын сантай хамтран үйл ажиллагаагаа явуулах болжээ. 1936 онд Салливан титэм судасны тромбозын улмаас комд орж Келлерийн гараас барин нас баржээ. 1916 оны 1 сарын 22-нд Келлер Салливан нар баруун Висконсины Миннемоны хэмээх жижиг хотод Майбл Твентерийн дурсгалын байранд лекц уншихаар очижээ. Тэр аз жаргал гэдэг сэдвээр илтгэл тавьсан нь сонссон хүмүүсийн сэтгэлд сургамж, урам зориг болон үлдэв. Өөдрөг үзэл, итгэл найдвар, сайхан сэтгэл хайраар дүүрэн тэрээр хараагүй, сонсголгүй, хийлгүй гэсэн гурвалсан зовлон гайхалтай даван туулсан гайхамшигт бүсгүй өөрийн амаараа илтгэлээ тэдэнд хүргэсэн. Тэрээр урам зориг, орон бусад олон шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэлхийн 25 өөр улс орноор аялж сонсголгүй хүмүүсийн нөхцөл байдлаар урам зоригтойгоор илтгэл тавьжээ. 1915 онд тэрээр Жорж Кинслерийн хамт Хелен Келлер Интернэшнл байгууллагыг үүсгэн байгуулжээ.
Энэ байгууллага нь алсын хараа, эрүүл мэнд, хоол тэжээлэнд чиглэлээр судалгаа хийдэг компани байв. 1920 онд Келлер Америкийн иргэний эрх чөлөөний холбоог байгуулахад голлон оролцов. Тэрээр үргэлжлүүлэн Сальвантай хамт 40 гаруй орноор аялж, Японд хэд хэдэн удаа аялж, Япончуудтай харилцахдаа дуртай нэгэн болжээ. Түүний илтгэл олон улс оронд түгэж байв. Тэрч байтугай Америкийн нэгдсэн улсын үеийн ерөнхийлөгч нартай уулзаж, мөн олон нэр алдартай хүмүүстэй хүртэл нөхөрлөж байв. Тэдний дундаас Чарльз Чаплин, Александр Грэхэм Белл, Марк Твен зэрэг олон алдартай хүмүүс байв. Келлер ядуу гэр бүлд өссөн хүүхдүүдийг амжилтанд хүрэхэд нь аль болох тэдэнд боломжуудыг олгохыг хүсдэг байв. 1909 онд Келлер социалист намын гишүүн болсон. 1909-1921 он хүртэл ажилчин ангийг дэмжих компанид ажлыг идэвхтэй явуулж нийтлэл бичиж байв. Түүний илтгэл зохиолуудын ихэнх нь эмэгтэйчүүдийн сонгох эрх, дайны үр дагаврын тухай байв. Дуу хоолойгоо олон нийтэд илүү сайн ойлгуулахын тулд тэр хэл ярианы эмчилгээ хэлсэн. Рокфеллерийн эзэмшдэг хэвлэлүүд түүний нийтлэлийг хэлхээс татгалзахад тэрээр бүтээлээ хэвлүүлэхийн төлөө эцсээ хүртэл тэмцэв. Тэр социалист намаас нэр дэвшигч Евгений Девсийг ерөнхийлөгчийн сонгуулийн компанид ажилд идэвхжүүлэн дэмжиж байв. Хелен Келлер Генри Жоржийн хөгжил ба ядуур номыг уншиж, хожимд Генри Жоржийн гүн ухаан, ховор гоо үзэсгэлэн, урам зориг, хүч, хүний мөн чанарын чухал язгууртны гайхамшигт итгэлийг олж мэдсэн гэж дурджээ. Түүнийг социалист үзэл бодлоо илэрхийлэх үе түүний эр зориг, оюун ухааныг магтан сайшааж байсан сонины тоймчид одоо түүний хөгжлийн бэрхшээлтэй байдалд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг Келлер сонсож эхлэв. 1912 онд Келлер дэлхийн аж үйлдвэрийн ажилчдад нэгдэж оров. 1916-аас 18 оны хооронд дэлхийн аж үйлдвэрийн ажилчдад зориулж ном бичсэн. Келлер улс төрд идэвхтэй байхад зарим талаараа хараагүй байдал болон бусад хөгжлийн бэрхшээлтэй байдлаараа хязгаарлагдж байгаадаа их шаналдаг байснаа дурддаг. Тэрээр номдоо би хараагүй хүмүүсийн нөхцөл байдлыг судлах комисс томилогдсон. Харааны бэрхшээлтэй хүмүүс үйлдвэрт ажиллах нь энгийн хүмүүст төвөг удаж гай болно гэж боддог байсан. Гэтэл энэ нь ихэнх ажил олгогчдын хувиа хичээсэн шунлаас үүдэлтэй зориултын үйлдвэрлэлийн орчин нөхцөл бүрдүүлэхгүйтэй улбаатай болохыг тогтоож мэдсэн. Үйлдвэрлэлийн нөхцөлд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлдвэрлэлийн орчин нөхцлөөр хязгаарлагддаг нь тэднийг нийгмээс гадуурх гэж харж байна. Улмаар харааны бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг ичгүүртэй амьдрал руу хөтлөж байгааг би олж мэдсэн. Ичгүүртэй амьдрал гэх нь харааны бэрхшээлтэй эмэгтэйчүүд амьд зогоохын тулд, амьд үлдэхийн тулд биеэ үнэлэлт гэх жигшүүрт амьдралаар амьдарч үр дүнд нь бэлгийн замын халдвар төвчин их тусаж байна. Тэд эмчилгээ хийлгэж чадахгүй учраас бэлгийн замын өвчнөөс болж хараагүй болох шалтгаануудын нэг болсон гэж онцгойлон дурдсан байдаг. Тэр улс төрийн тэмцлээ өргөжлүүлэхэд сацуу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн их дээд сургуулиудаар зочилж, тэдэнд лекц уншиж, тэднийг сонсож, бас тэдэнд хүмүүнлэгийн ажлаа үргэлжлүүлсээр байв. Келлер нийт 14 ном хэд хэдэн өгүүлэл бичсэн бөгөөд анх 11 настайдаа бичсэн бүтээлүүдийн нэг Херооны орны хаан юм. Энэ түүхийг Маргарет Кемпийн Херооны орны дагнас зохиолоос сэтвэлсэн хуулбарлсан гэх яриа тухайн үед гарчээ. Уг хэргийн мөрдөн байцаалтын явцад Келлер криптомнези өвчтөй байж магадгүй тогтоогдсон бөгөөд энэ нь түүнд Камбигийн түүхийг уншиж өгснийг мартсан ч дурсамж нь түүний далд ухамсарт үлдсэн учраас энэ зохиол бичигдсэн гэж хожим шинжээчид ярьдаг. Бяцхан Келлер сэтгэлээр маш их унсан ч Херооны орны дагнасыг зохиосон зохиолч Маргарет Кемби болон Сальваны урамшууллаар дамжуулан маш олон буруутгал, яллалт, ганцаардлын ангалаас гарч чадав. Түүнээс хойш ном зохиол бичихтэй би үүнийг өмнө нь уншиж байлуу, сонсож байлуу гэдгээ үргэлж хяндаг болов. Келлер 22 настайдаа Салливан түүний нөхөр Джон Мейсон нарын тусламжтайгаар миний амьдралын түүх хэмээх намтраа хэвлүүлсэн. Энэ нь түүний 21 нас хүртэлх амьдралын түүхийг өгүүлдэг бөгөөд коллежид байхдаа бичсэн байдаг. Нэгэн сонирхолтой түүх гэвэл 1907 онд бичсэн нийтлэл юм. Тэрээр шин төрсөн хүүхдийг нүдийг ариутгах уусмалаар угаах нь хүүхдийн хараа муудахаас урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг олон тохиолдлоос харсан гэж бичсэн байдаг. Тухайн үед цөөхөн эмч их баригчид энэ зүйлийг хийдэг байсан бөгөөд Келлерийн нөлөөний ачаар энэхүү арга хэмжээг өргөнөөр хэрэгжүүлснээр үр дүнгүй эхлэв. Келлер 1908 онд миний амьдардаг ертөнц номыг бичсэн нь уншигчдад ертөнцийг хэрхэн мэдэрсэн тухайга ойлголтыг өгсөн юм. Келлерийг бага байхад
Салливан түүнийг Христийг таньж мэдэж итгэхэд Филлипс Брукстой уулзсан бөгөөд Брукс хожимд урсахдаа би түүнтэй нэлээд яриа өрнүүлсний дараа Бурхны хайр болон Есүсийн загалмаа үхэл амьдлтын түүхийг хуваалцсан. Тэгтэл тэр баяртайгаар хариулахдаа түүний тэнд байдгийг үргэлж мэддэг байсан. Гэхдээ би түүний нэрийг мэддэггүй байсан гэж хариулж байсан нь намайг үнэхээр гайхшруулсан гэж тэмдэглэлдээ дурссан байдаг. Түүний итгэлийн намтар буюу Миний итгэл хэмээх ном нь 1927 онд хэвлэгдсэн бөгөөд дараа нь 1994 онд миний харанхуй дахь гэрэл гарчигтайгаар нэлээд завсарлагдаж дахин хэвлэгджээ. Келн янз бүрийн номууд уншдаг байсан бөгөөд гүн ухааны номуудыг ихэд шимтэн уншдаг байв. Учир нь нарны туяа харж дуу чимээг сонсож мэдэрч чадахгүй хязгаарлагдмал байдалд авч сэтгэлээр унан буруу бол давтахгүй тулд гүн ухаанд судалдаг байв. Тэр дундаа Христийн шашны теологч, гүн ухаанч, байгалийн шинжлэх ухааны судлаач, эрдэмтэн Эммануэль Шведборгийн сургаалыг дэмждэг байв. Эммануэль Шведборг бол Конгрессийн гишүүн, байгалийн шинжлэх ухааны судалдаг эрдэмтэн байсан бөгөөд тэрээр зүүдэндээ Есүстэй уулзснаас хойш шинжлэх ухаанаа орхин Есүсийн сургаалыг дамжуулдаг хүн болсон. Шведборгийн сургаал нь Бурхны хайр ба мэрэгэн ухаан нь Бурхны хаанчлалын сүнслэг хэрэгцээг хангахад зориулагдсан. Тэр энд тэнд байдгүй бөгөөд хаа сайгүй түүний хайр нэгэнд нь илүү нөгөөд нь дутуу илэрхийлэгддэггүй бүх хүнд зориулагдсан. Тэр хаа сайгүй бидний сүнслэг амьдралын төлөө ажилладаг бөгөөд үүнд энэ амьдралаа ямар үндэстэн хэн байх нь хамаагүй зөвтгөлийг авах энэ үжилд баримтлалд үнэнч байх хэн бүхэнд хамааралтай гэж үздэг нэгэн байв. Келлер 1961 онд хэд хэдэн удаа цус харуулж амьдралынхаа сүүлийн жилүүдийг гэртээ өнгөрөөжээ. 1964 оны 9 сарын 14-нд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Джонсон түүнд Америкийн нэгдсэн улсын иргэний 2 дээд шагналын нэг болох ерөнхийлөгчийн эрх чөлөөний одон гартуулав. 1965 онд тэрээр Нью-Йоркийн дэлхийн үзэсгэлэнгийн үеэр үндэсний эмэгтэйчүүдийн алдрын танхимд тэр сонгогдов. Келлер амьдралынхаа ихэнх хугацааг Америкийн хараагуйчүүдийн санд хандив цуглуулахад зориулж байжээ. Тэрээр 1968 оны 6 сарын 1-нд Коннектикут мужийн Истон хотод байрлах Аркан Риж хэмээх гэртээ 88 насныхаа төрсөн өдрөөс хэдхэн 7 хоногийн өмнө нас баржээ. Вашингтон ДС дэх Вашингтоны үндэсний сүм түүний оршуулгын ёслол болж цогцсыг нь чандарлаж үнсийг нь байнгын хамтрагч Салливан Поли Томпсон нарын дэргэд оршуулжээ. Келлерийн тухай маш олон кино, зохиол, хүүхэлдэйн кинонууд хүртэл бүтээгдсээр байв. Сонирхолтой зүйл нь гэвэл 1919 онд Deliverance буюу Чөлөөл хэмээх нэртэй кинонд Келлер тоглосон байдаг. Мөн 1954 онд Хелен Келлер Өөрийн төвөг хэмээх баримтат кинонд өөрийн найз нэр театрын жүжигчин Катрин Корнелийг гол дүрдэн тоглуулж тус кинонд Оскарын шагналд хүртэв. Мөн Катрин Корнел Америкийн олон ангид Hearst Entertainment-ийн бүтээл Хелен Келлерийн түүх кинонд хожимоо дахин тоглосон байдаг. Гайхамшигт ажилтан буюу Миний амьдралын түүхээс авсан драмын бүтээлүүд хүртэл хийгдсээр байв. Жүжиг цус бүр нь Келлер, Салливан хоёрын харилцааг дүрсэлдэг байсан бөгөөд багш нь түүнийг хэрхэн хүмүүжүүлгүй дураараа байдлаас боловсралтай, урам зоригтой, итгэл дүүрэн нэр алдар хүндэлд хүргэснийг дүрсэлдэг байв. 1981 онд Хелен Келлерийн түүх ба хайр ба гэрлийн сахиусан тэнгэр хэмээх нэртэй аним хүртэл хийгдсэн байдаг. 1984 онд Келлерийн амьдралын түүхийг гайхамшиг үргэлжилсээр байна хэмээх телевизийн олон ангид кино болгон гаргаж эхэлсэн. Гайхамшигт ажилтан киноны дараагийн үргэлжлэл болох буюу энэхүү кинонд түүний коллежид суралцсанаас хойш энэ дэлхийг орхих хүртэлх он жилүүдийг өгүүлдэг. Анхны кинонуудын аль нь ч Келлерийн хожимын амьдралын шин тэмдэг болох нийгэм улс төрийн тэмцлийн талаар гаргаагүй байдаг ч 2000 онд Дисней хувилбар түүний нийгмийн тэгш байдлын төлөв тэмцэгч дүрээр гаргасан байдаг. Болливуудын Хар хэмээх кинонд Келлерийн бага наснаас сургуулаа төгсөх хүртэл түүхээс сэдвэлсэн кино хүртэл хийгдэв. Мөн онд Шведборгийн сан гэрэлтсэн сэтгэл буюу Хелен Келлерийн сүнслэг амьдрал ба өв гэсэн нэртэй баримтат киног бүтээжээ. Энэ кино нь Эммануэль Шведборг Келлерт сүнслэг амьдралд хэрхэн нөлөөлсөн буюу Келлерийг сохор сонсголгүй хэл ярианы хүнд хэлбэрийн гурвалсан хөгжлийн бэрхшээлээс ялалтад хүрэхэд хэрхэн сүнслэгээр нөлөөлсөн талаар голчлон өгүүлдэг. 1933 онд дэлхийн нийтийг хамарсан санхүүгийн хямралаас болж олон үйлдвэрүүд албан газрууд хаагдаж хэдэн сая хүн ажил орлогогүй найдвараа алдсан тэр үед Atlantics гэх сэтгүүлийн нэгэн дугаарт "Хэрвээ надад
3 хоног харах завшаан олдвол гих нийтлэл харах үед байгаа маш олон хүмүүсийг зочроож, тайвшруулж, тэнхрүүлж, урам зоригоор өрдөв. Келлер хизээч харахгүйгээ мэддэгч тэрээр энэ өдрийг маш нарийн төлөвлөж тэмдэглэсэн байв. Өглөө босоод надад халуун зөөлөн дулаанаар тусалдаг үйлчлэгч нараа би хармаар байна. Мөн Сайлван багшийнхаа нүрийг удаан гэгч хармаар байна. Миний төлөө харагдахгүй ертөнцийг ойлгуулах гэж тэсвэр төвчээрийг, хайрыг нүүрнээс нь олж хармаар байна. Эхний өдөр их завгүй байх нэ. Дараа нь хайртай найзуудаа дуудана. Тэднийгээ сэтгэлдээ хадгалагдтал харнаа. Намайг хамгаалдаг нохоогоо ч хармаар байна. Эрүүл хүмүүсийн уншдаг номыг бас хармаар байна. Хүмүүсийн бодол санаа ертөнцийг ойлгох гүр бол ном бизээ. Эхний өдрийн үдээс хойш ой руу явна. Байгаль дэлхий ой мод жигүүртэнг хэдэн цагийн турш харнаа. Ой тойнтоос буулгахын тулд сайн харнаа. Сэтгэл минь сайн зүйлийг, сайхан зүйлийг харж дурсамж дүүрэн болсон болохоор эхний өдрийн орой их сайхан унтах баха. Хоёр дахь өдөр үүрээр босоод шөнө өглөөгөр солигдох мөчийг харна. Унтаж байгаа дэлхийг, сэрэж буй нарны цасрагийг би харнаа. Тэгээд өнгөрсөн ба одоо үеийнхний үлдээсэн мөрийг хайж олно. Яаж нэг өдөр амжуулах вэ гэж надаас асуух байх. Мэдээж музей үзнэ. Нью-Йоркийн байгалийн музейг үзэж хүн төрөлхтний түүхийг өөрийн нүдээр үзэхдээ баяртай байна. Дараа нь Метрополитен дүрслэх урлагийн музей орно. Байгалийн түүхийн музей бол дэлхийн материалын талыг харуулдаг бол дүрслэх урлаг бол хүн төрөлхтний оюун санаа, сүнслэг ертөнцийг судлахыг зорддог. Хоёр дахын орой драмын театрт юм уу кино театруудаар цагаа өнгөрөндөө. Жүжигчдийн харилцан яриа үйл хөдлөлийг өөрөө харна гэвэл яалтчгүй сэтгэл сэргэм хэрэг. Тэгээ шүнжин жүжигэн дээрх уулзсан баатруудаа зүдлэнэ. 3 дахь өдрийн хараатай болох сүүлийн өдөр учраас амьдралынхаа хөдөлгөөнийг мэдрэхийн тулд хотын төвөөр алхана. Өмнө нь би хотыг нарийн бичгийн нүдээр харж байсан бол одоо өөрийн нүдээр харж төсөөлөн бодох бодиттой байх хоёрын ялгааг мэдрээд үзэндээ. Хотоо тойрон алхаж эхлээд 5 дугаар гудам руу очоод янз бүрийн байшингийн өнгө хэлбэр үзэмжийг язгууртан болон ядуус хүүхдүүдийн тоглох цэцэрлэгт хүрээлэн рүү очино. Аз жаргалтай хүмүүс болон аз жаргалгүй амьдарч байгаа хүмүүсийг мэдэрч энэ дэлхийн хүмүүс яаж амьдардгийг ойлгохын тулд би алхнаа. Хараатай байх сүүлийн өдөр дуусч байна. Шүн дунд болоход тэсэгхэн олцсон хараа минь үгүй болж үүрч хүн үргэлжлэх болно. Харанхуй намайг бүрхэх цагт хараагүй үлдсэн хичнээн их зүйл үлдсэнийг санах бах та. Гэхдээ үгээр илэрхийлэмгүй баяр хөөр сэтгэлийн гүнд дүүрсэн болохоор би харамсахгүй. Бүх хүрсэн мэдэрсэн зүйлүүд гайхамшиг дурсамжийг надад үлдээх болно. Хараагүй миний би 90 саруул та бүхэнд нэгэн зөвлөгөө өгөхийг хүсэж байна. Та бүхэн маргааш гинт хараагүй болж магадгүй. Гэсэн бодлоор нүдээ бүрэн дүүрэн ашиглаад үзээрэй. Маргааш гинт чигчин юм сонсгоо болин гэсэн бодлоор сайхан чимээ, шувууны жиргэн, найрал дуу, хөгжмийн багтан аялгауг сонсоод үзээрэй. Маргааш таны бүх мэдрэмж үгүй болно гэд төсөөлөд үзээрэй. Өөрсдийн мэдрэхүн эрхтнийхээ бүрэн дүүрэн ашиглаад үзээрэй гэж хэлмээр байна. Энэ нийтлээс болж олон хүмүүс хараатай байгаадаа талархаж, баярлаж, урам зориг авсан гэдэг. Та бүхэн хараагүй, сонсолгүй ч ном зохиол, тэмцэл өрнөлөөр түүхийг бүтээсэн Келлерээс илүү ихийг бүтээж чадна гэдэгт итгэж байна. Бурхан таныг ивэг